Нүүрсний эрэлт сар шинийн өмнө суларсантай холбоотойгоор экспорт буурсан байна. Мөн нүүрсний борлуулалт төлөвлөгөөнийхөө тал хувьтай тэнцсэн ашигт малтмалын газрын мэдээллээр 1-р сард нүүрс олборлогчид 1.7 сая тонн нүүрс олборлсноос 1.5 саяыг нь экспортод гаргажээ. Үүнийг өмнөх онтой харьцуулахад борлуулалт 3.4%, харин экспорт 12.5%-аар буурсан байна. Энэ онд манай улс 20.5 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байгаа нь өнгөрсөн 4 жилийн дундаж хэмжээ байгаа. Монгол улсын хувьд 2011 онд хамгийн их нүүрс экспортлож байсан юм. За манай энэ жилийн нүүрс экспортлох төлөвлөгөө 20.5 сая тонноор гаргасан байгаа. За одоогийн байдлаар эхний 2 сар дууслаа. 1.7 сая тонн нүүрс олборлоод одоо гаргаад байгаа 1.6 сая тонн орчим нүүрсийг экспортод гаргаад байна. Энэ бол ер нь жил өөрлөлийн болдог л доо. Эхний 1-2 сар экспорт бол ер нь ялангуяа 2 сард бол бараг байдгүй. Энэ бол нөгөө манай экспортлогч орн бол Хятад улс бол Монгол улс цаасаар юм баяр болдогтой холбоотой. Одоогийн байдлаар хүртэл бол одоо шивэнгийн бомбд бол ерөнхийдөө бараг хаалттай байна. Эдийн засгийн сарын баяр дуусааг байгаа. Ер нь бол манайх 20.5 сая гэдэг сүүлийн 4 жилийн ер нь оптимал одоо дундч. Энэ оны эхний 2 сарын байдлаар экспортын хэмжээ төлөвлөгөөнийхөө 7.3%-тэй тэнцэж байгаа бол дотоодын борлуулалт 95.6%-тэй тэнцвэн. Экспортлогч компаниудын хувьд Эрдэнэс 5-7 цанхийн баруун хэсгээс 400 мянган тонн, МАК компани 237 мянган тонн нүүрс экспортод гаргасан байна. Мөн экспортлсон нүүрсний 80 гаруй хувь нь коксжих нүүрс байна. Жилбэрийн 2 дугаар сар нүүрсний зах зээл зогсон байдал авчирдаг нь Хятад улс хилээ хааж баяр наадам тэмдэглэлтээс үүдэлтэй. Цаашид энэ байдал хэвэндээ орж энэ онд төлөвлөсөн 20.5 сая тонн нүүрсийг экспортод гаргах боломж байгаа гэдгийг ашигт малтмалын газраас мэдэгдэж байгаа. Нүүрсний экспортыг сайжруулахын тулд гадаадын хөрөнгө оруулагчдыг татаахан олборлолтыг нэмэгдүүлэх асуудлуудыг ярилцаж байгаа. За ирэх 4-р сард зохион байгуулах Call Mongolia уулзалтын үеэр нүүрсний салбарын өнөөгийн байдал болон эрдэмтэн судлаач нарын судалгаан дээр үндэслэн энэ салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог боломжтой.